Үсгүй та өөрийгөө хайрламар байвч арга нэг л олохгүй байна уу? Өөрийгөө өөрчилмөр байгаа боловч түүнийг хийж чадахгүй байна уу? Харилцаан дээр сэтгэл хангалуун буус боловч үүнийгээ яаж засгаа мэдэхгүй байна уу? Тэгвэл тархиа орчил төвөөс та бүхэндээ 21 хоногийн эмэгтэй энерги сэргээх цогц сургалтыг санал болгож байна. Энэхүү сургалтаар бид арьс гоо сайхан, хувцлалт, имиж бүрдүүлэлт, бие авч явах соёл, дасгал хөдөлгөөнөөр дамжуулж бие чирэгжүүлэх, бясалгалаар дамжуулж өөрийн зан төлөвөө өөрчлөх болон гэр орноо тав тухтай халуун дулаан байлгах аргад сургах болно. Гэргээ сургалт 26-ны 3 дугаар сарын 10-ны өглөө 8 цагаас тархиа өөрчлөлт төв дээр зохион байгуулагдана. Төлбөр 500,000, тархиа өөрчлөлийн гишүүд 25% хөнгөлөлттэйгээр 375 мянгаар суралцаарай. Сургалтандаа тархиа өөрчлөлт апа татаж бүртгүүлэх бөгөөд автотай холбоосыг бид танд доор үлдээлээ. Ингээд сургалтаараа уулзцгаая. Эмэгтэй энерги гэж юу вэ? Энэ бол зөвхөн нэг айлгүй байх ч юм маягтай байх тухайн асуудал огтхонч биш. Доктор Жо багш хэлдэг хүнд 8 энергийн төв байдаг гэдэг. Тэгэхээр эрэгтэй хүний хувьд энэ 8 энергийн төв өөрөөр ажиллана. Эмэгтэй хүний хувьд бас энэ 8 энергийн төв өөрөөр ажиллана. Тэгэхээр энэ эмэгтэй энергийн хувьд бол энэ энергийн төвүүд нь салбиж ажилтдаг. Нэгдүгээр хүрдэн дээр эмэгтэй хүн авдаг байхад эрэгтэй хүн өгдөг гэх мэтчлэн 8 энерги нь эмэгтэй хүний хувьд яг эсрэгцэж салбилцаж явдаг буюу эр хүүс, эм хүүс хоёр өөрөө эсрэгцэлээр тогтдог. Гэхдээ энэ хоёр нийлж нэгдэжээж сая ин ян буюу нэг бүрэн бүтэн зүйл болдог. Тэгэхээр эмэгтэй энерги гэдэг нь өөрөө юу гэсэн үг гэхээр эмэгтэй хүн байглаасаа энэ ин ян дотор ямар байр эзэлдгийг, үүнийгээ хэрхэн идэвхжүүлэхийн, үүн дээр хэрхэн ажиллахын гэдгийг ойлгосноор эмэгтэй хүний айл, зан, харах өнцөг энэ зүйлсийг өөртөө суулгаснаар бид нар сая эмэгтэй энергитэй болдог байх нь байна. Хүний талаар хаанхны сэтгэл ердөө 7 секундын дотор тогтдог. Энэ хугацаанд 11 чухал дүгнэлтийг хийдэг гэж бодохоор амар байгааз. Тэгээ 7 секундын дотор бид нар юу харж амжих вэ? Юу мэдэрч амжих вэ? Бидний одоо маш өндөр мэдлэг боловсрол, сайхан сэтгэл, жинхэнэ мөн чанарыг хүн харж амжих боломжгүй. Энэ хугацаанд юг харах вэ гэвэл ердөө л ямар хувцас өмссөн байна? Яаж бие авч явж байна? Нүүр царай ус сасалт нь одоо зогсон байна уу? Хэр өөртөө итгэлтэй байна? Ерөөсөө энийг л харж амжина. Тийм учраас энэ стил имиж чухал агааз. За тэгэхээр та бүхний харж байгаа энэ бол юу вэ гэхээр Demodex буюу арсны хачиг байгаа. Хүний арс гаднаас зөвхөн гоё байх биш, хамгийн чухал хэсэг нь дотроосоо гоё байдаг. За энэ арсны хачиг буюу Demodex гэдэг маань Монгол хүн амын 80% нь байдаг. За энэ Demodex ихснэр яадаг вэ гэхээр бидний мэдээд байгаа батг гараад нөсөд бол бүсэд арс эмзэгшээд байна, харлаад байна гэд бүх асуудлууд үүсэж эхэлдэг байгаа. Тэгэхээр бид нар өнөөдрөөс эхлээд арсаа гаднаас нь биш